I just done lash lifting at home. Looks so good. За ингээд өнөөдрийн влогоор сормосны хийм хийж үзцгээе. Ийм нэртэй сормосны хийм захиалж аваад би 2 сарын өмнө нэг хийсэн. Айгуу гоё болсон. Энэ удаа бас та хэдтэй хуваалцъя гэж бодлоо. За энэ ингээд 5 удаагийн хэрэглээ ирдэг. Яа, гэртээ ганцаар авах юм гинт юм дураад авсарагдаад тийм ба. Та нар тэгдэг үү? Яг тийзэг тийм ингээд хангалттай хийцгээ хингээ яриад явахгүй бол айгүй урт видео болж магадгүй. За юу хэрэгтэй вэ гэвэл ийм толлоо уртаа тавьж агаад хийнэ айгүй гоё юм байлээ. Ер нь бол ийш тийшээ авч цаг мөнгө өрөх шаардлагагүй. Ингээ хиймээ хийхийн өмнө ийм байна харуулчих. Тэгээд бас би хиймээ хөмсгөндөө бас хийчихдээ. Бас будна. Будгийг аваад ирээ. Будаг нь болохоор за будаг нь бас яг ийм. Энэ ингээд цаавуу эднэр болохоор ингээд шатчатаар хэрэглэх юмнууд нь. За энэ болохоор төрхтөг түүлнүүд нь юм байна. За энэ юм нааж өгөөд ингээ наад өчнө. Няга ишээ тавьж байгаа камер жоох ортолнаа. За тэгээд энэ цавууга түрхэж өгөөд. За одоо тэгээ яах вэ гэвэл сормосоо дэш нь нааж өгнө. Ингээ шахан нааж өгөөд. Сормосоо нааж өгөөд. Нэг нэмэр ингээ дотроо юм багтай. Дэс ингээ түрхээд өгнө. Болж өгвөл 5-аас 10 минут цаах ингээд нэг серумын түрхэж өгнө. Би тэгээ нөгөө хүмүүсийн нэг сонирхолтой видео хийдэг болыг идсэн. Тэрүүгээрээ одоо янз янзын гоо сайхны гэр ахын одоо хүмүүсийн сурчлаад байдаг юмнуудыг туршиж та гэдээ харуулдаг болыг гэж бодлоо. Бүх төрлийн юм одоо боломжтой газар амьдарч байгаа юм чинь гараал хаанаас авах боломжтой болохоор та хэд бас над руу юу туршуулмаар байна. Тэрнийхээ тухай хүсэлтэд явуулаарай. Би тэгээд туршиж та хэдэд видеог нь хийж өгөх болно заяа. Эйгүй би ч аягүй шингэ өстэй. Бас тас хар биш. За ингээд нэгдүгээр юугаа түрхсэн одоо number 2 цэнхэр өнгөтэй байхгүй. За энийг нь бас түрхэж өгөөд бас нэг 5 минут. Тэгээд ер нь ал ингээд өөрөө зав цагтаа бол өөрөө ингээд хийжүүл аягүй зүгээр юм билий. Нэр чи өөрөө бас тонгийн тааруулаад аюултай чуу хийж штэ өөртөө хийхээрээ. Тэгээд би бол ер нь өөрөө л бүгдийг хийчихдээ. Бас мөнгө хэмжих гээд дээрэс нь бусдын хийсэн бас таалагдахгүй. Үсээ хүртэл би өөрөө тарчдаг ш. Дандаа химийн сормос хийлэхгүй өөрийнхөө сормосыг ингээ гоё дэрвэлчихээр бас аягүй гоё харагддаг юм билээ. Одоо тэгтээ хиймэл юм айгүй трендинг болоод байгаа тийм хүн болгон л нэг хиймэл. Хүн болгон л энд бол Австралид бол бүр дэрвэсэн том сормоснууд л явдаг шүү дээ. За маяаж хард юм л гэмээр. Тэг би сормостой будаг энэ төр хэрэглэж чаддаггүй. Нүд айгүй өөхлөлттэй эмзэг болохоор будаг хэрэглэхээр гарчлаад идэв. Тэгэхээр ингээд гоё natural. Энэ хийм бол нэг хатар нөлөөлдөг, эмзэгд нөлөөлдөг юм билээ л дээ. Түрөөнд би хийхэд нүдэнд нэг хатар нөлөөлөхгүй байсан. Тэгээд айгу бас таалагдаад байгаа. Хүчлээ айгу зугаатай ингээд удна. Удах тусмаа айгу гоё дэрвэн. Одоо энэ чи өөрөө ингээд наалтцсан тийш. Хийж дуусныхаа дараа сормосаар хүүе надад чи ийм гоё сормос байсан юм уу гэж харагдахаар л болд юм байлээ. Хөмсгөндөө бас хийждэг. Тэгээд хөмсгөө бас яг адилхан ингээд цаавуугийн сайхан түрхэж өгөөд хөмсөг л айгу гоё юм байлээ. Юу аахгүй. Самж мамнаа тэр гэл мэл түрхээд авахгүй юу амар юм бэлээ. Самж өгөөл хөмсөг бол амар амархан.
Шүн гэлээ. Тэгээд энээсээ төрөж өгөөд тод гэрэл сууж хаалгаар бас харагдахгүй байх шиг байна. Орсон хийж дуусчаад тайдад гой нарийн нэг бүршлээ харуулъя за. Энийг арчиж аваад тэгээд лашааны төрөж. За ингээ сайхан тижээлийнхэн лашааныг түрхэж өгөөд энэ үдэл дууссан. Нуу гойлцсан. Шал өөр харагдана. Камерын дээр харагдахгүй юм би. Утасныхаа ардлын камераар дараа дуусныхаа дараа бас нарийн харуулъя. Тэг ингээ харах юм бол миний сормос бүр ингээ амар гоё дэрвэцэн байгаа. Хүмүүс ирсэн. Яг юм хийжсэн чи хүмүүс орж ирээд манай нөгөө dishwasher эвдэрсэн байсан. Dishwasher хувц хатаач хоёр эвдэрсэн байсан. Хүргэлт нь ирээд нөгөө нэг нүднээ дуусгаагүй дөнгөж ингээ эхлээд дундаа ороо суужсэн чи хүмүүс орж ирээд би хажуугаар нэг гизээ юм. Зүгээр нараа тавьчих гарлаа шүү дээ. Яг нөгөө яг ингэ нэг хэрэгтэй юм хийгээд сууж агаар бас иймэрхүү тохиолддог те. За тэр яхаа одоо хөмсгөө будна. Хөмсөг одоо юм гой сайхан жирээгээд л байна. Нэг цармас энтер будах дургуй хүмүүст бол энэ айгу зүгээр санагдсан. За ингэ сайхан хөмсгөө будаж өгөөд будгаа төрчээд 3 минут болол харилцана. Чи юу жинөө? Put it back. Хүмүүс сармасаас будчихдаг. Тэг би сармасаас будахгүй. Нэг маань бас энэ зэг тэгээ дээрээс нь сармас унаад идэм билээ. Хөмсөг л яах вэ? Цаахан эргэн тойрны цэвэрлж аваад you love me, here's what I do. Хөмсгөө дээш нь ингэж гоё жигд байлгах гээд гээл түрхээд өдөөс өглөөс ирчээл гээл мэл түрхэл гээл түрхэхээр бас аяга гоё л доо. Гэхдээ ер нь л өглөө нөр мөрөө тухтай будаа сууж заа бас ховор штэ. Тэгэхээр ер нь иймэрхүү юмнад хэрэглээд нэг сардаа бол тас заяа аяга гоё. 1 минут болоо л ингэ тодроод ирдэг. За ингээ хөмсгөө тодорч хоорно. Түрүү ярьжсэн те би нөгөө таад надад юу туршуулмаар байгаа хүсэлтэд явуулаарай. Тэгээ би таад явуулсан бүтээгдэхүүнийг худалдаж аваад туршилт хийж бас таадад харуулъя. Тэгээд бас өөр дөнгөний хармаар байгаа бүтээгдэхүүнүүдээ над руу явуулаад туршилт хийлгээрэй. Бас сүүл мөлийн жоохон урт болгоод зурч. За. 0 яваад сайхан нүүр цэвэрлэгчээрээ цэвэрлж арчичаад тэгээд гарч ирээд үр дүнгээ харцгаая. За ингээд нүүр цэвэрлэгчээр харчаад хараад тахыда. Энэ болохоор нөө чийшүүлэгч хижээлийн серумнээс нь сайхан түрхэж өгөө. Энэс аягүй гоё юм билээ. Тодроод л. Тэгж тэгээд нэг усыг дээрээ чарьяана энэ ингэж түнтгэж яхаар. За болчлаа би дуусчлаа заяа. Гэрэлд ингэж цосч байгаа харуулъя. Гойлцсон мас амар гоё natural сормос хардаа дэрвэгээд тэгээ та нар ингээд будаж моддаг хүмүүс бол энэ дээр ингээд будахаар бүр гоё урт болно шүү дээ. Би бол будахгүй яг энүүгээр ингээд байх дуртай. За дотроо яг юу байдаг вэ гэвэл ингээд цавуу. За тэгээд ингээд номертой лашаанууд. За эдгээр нь болохоор хэрэгэлдэг түүлнүүд нь байна. За энэ болохоор будаг нь. Then за ерөнхийдөө ингээд хоёулаа нэг $60-70 иржсэн шиг санагдчих. Google-ээр ороод хайгаад ч юм уу бас тий Монголд авах боломж хэрвээ зарж л байгаа дөө. Монголд ч одоо бүх юм зардаг болсон мөлий. Тэгээд хагаад аваараа манайхаа дараах хавьж оргээд болцлаа. Түр баяртай. Гоё хэлсэн байна. Хүмсэг амгаа горуулчих тийм үү? Будах шаардлагагүй.
Тэгээс хэрэг.